За бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын сургуулийн багш Монгол Улсын болон өдөр төвчний баян гаалганд мэндийг өдөртөгч багш Монгол Улсын сургуулийн Монгол шинжлэхийн багш дэд профессор Жигмаа багшийн дор муу язгуурт бүлүүгийн тухайд сэдвийн хүрээ цаасан. За юуны хүрээнд судалгааны бүтцээ харуулвал судалгааны бүтцийн дараах байдлаар байгаа. Судалгааны зорилго маань болохоор Монгол хэлний үгийн сан бүтэн сэрүүн, зэврүүн, чихүн, одоо жиндүү, зарцах, зайлтах зэрэг шинж байдлыг одоо муу язгуураас ажиглагдаж буй гэх. Тийм учраас одоо үүний нутгийн аялал төрөлхий бусад хэлний баримтуудаас шүрдэ үзэж бичгийн сурвалжлал бичүүдээс мөшгөн нийлхийг тодорхойлохыг зорилоо. За тэгээд судалгааныхаа үрээд Монгол хэлний нийт аялал төрөлхий хэлнээс муу язгуурт бүлээн үгийг одоо шүүн утгыг тодруулж бичгийн сурвалжлууд төл бичиг зэрэгс утгын одоо язгуурын утгыг нэгтгэн мөнхөө үгсийн хөө язгуураас үссэн үгсийн утга одоо хэрхэн цааш одоо үргэлжлэн салж утгын цөм одоо муу язгуурт төстэй одоо хэрхэн холбогдож буй тодруулнаа. Судалгааны маань ач холбогдол болохоор муу язгуурт бүлээн үгийг одоо судалснаар үүнтэй холбоотой одоо үүнтэй холбоо хамгаалалтын үгсийг төсөж тухайн язгуураас одоо үссэн үгийн утгыг тодруулан ханиулах боломжтой. Тэгээ Монгол хэлний нэг язгууртай олон үг байхгүй бод хэлний үгийн сангийн одоо баялаг хэрэглээр хөндлөж буй өдрөө тэгэхээр одоо олон нийт таниулах чухал ажил хөдөлгөөнтэй байгаа. Судалгааны шинжлэх тал болохоор Монгол хэлний одоо энэ мөөхөө язгуурыг тусдаа бус одоо шингэн зүйлийг бүрэг үлдэх гэсэн утгын нэг сүмтэй язгуурын хөлбөрөөр үзсэн шинэ санал байна. Тэгээ мөн эдгээрийг одоо түүхийг сурвалж нутгийн аялал төрөл хэлний дарамттай харьцуулан тайлбарлаж мөөхөө язгуурын утгын талаар шинэ санал төвшүүлсэн байна. За юун түрүүнд язгуурын талаар дурдвал язгуур нь үгийн ихний цааш задлахгүй үнцэн эсрэг бөгөөд нэрлэж буй юм үзэгдэл одоо тухайн шинж байдлынхаа хамгийн цөм утгыг хадгалж төрөл өксийг үүсгэж авиазын хөлбөр ишин зохицлын одоо зохицуулах төв болдгоо гэж одоо өмнөх үеийн судлаач үзсэн байдаг. За тэгээ үүнээс цааш муу язгуур нь хөрөг хөлдөг зарцах зайлтах гэсэн одоо цөм утгыг хэрэглэж байна. Тэгээ мөн Монгол хэлэнд омоним үеийн үжил үгс байдаг. Энэхүү муу язгууртай одоо хөрөг хөлдөг зарцах гэсэн утгатай бүлэг үг нь омоним үеийн одоо ижил үгийн нэг хэсэг байгаамаа. За тэгээд юун түрүүнд муу язгуурт бүлэг үгсээ бүртгэн шүүхэд нийт одоо дараах хотод 23 үг гэсэн. За тэгээд үнийг болохоор нэг бүтцээр ингэж дараах талаас олж хэлсэн байна. За тэгээд язгуурын утгыг ер нь лавшруулан тодорхойлоход өмнөх үеийн судлаачдын бичснээс үзэхэд төрөл үгийн шинжээр болон бусад болон олон монгол хэлний баримтуудаас мөшгөн одоо нэгтэлж үзвэл язгуурын утга лавшруулан тодорхойлох боломжтой гэж үзсний дагуу юун түрүүнд төрөл үгийн шинжээр нь шалгуур хийсэн. За тэгээд түүсэн одоо үгсээ ингэж утгын үед одоо ингэж нөлөө үзэхэд эхний бүлэг үгс нь бүрдэн чихүн байдал үгсийг илэрхийлж байгаа. Үүндээ мүлгэр, мүлгэрдүү, мүлийлгэх, мүлийх, мүлүү, мүлүүдүү, мүлүүхэн гэсэн үгс байгаа. За харин дараах одоо муу язгуурт үгс нь одоо шингэнээ зарцаж мөс болон нутггүй үгс байгаа. Үүн болохоор мөс, мөсжих, мөслөг, мөслөг, мөхөөл, мөхөөлдөх, мөхөөлдөх мэтлэг үгс байгаа. Харин мөсний тундас шинж байдлыг хэлэх үгс нь мөндөр, мөндөрлөг, мөндрөнцөг үгс байгаа. За тэгээд язгуурын утгыг цааш бүр ихлэн үзэх юм бол язгуурын хэлнүүдэд хэдэн нэмэлт үздэг юм үзсэн. За ингэж үзэхэд манж хасны хэлний болохоор мөсийг бүг, усыг мөг, турк хэлний болохоор мөсийг мөс үз, харин усыг болохоор мөр, япон хэлний болохоор арай ялгаатай тори гэж хэлэгдэж байгаа. Харин усыг болохоор мөзөө мэдрүү, солонгос хэлний болохоор мөсийг орон, усыг болохоор мөл. Тэгээ мөн бас солонгос хэлний шингэн зүйл одоо шингэн зүйлийг илтгэх тухтай хэд хэдэн жишээ гарсан. Энийг болохоор бичвэр байдалтай илүү хөрөнгө авч үзсэн. За тэгээд эдгээрээс харахад яагаад гэсэн одоо үгийг ингэж цааш нь хэрэглэн харсан бэ гэхээр яг мөсгийн хэлбэрээр манч төрөл хэлний ойролцоо харагдаж байгаа гэсэн Япон солонгос хэлний одоо хэдийхэн гэж ойролцоо дуудагдахгүй байна. Тэгээд харин ус гэдэг үг ингэж ойролцоо гэж дуудагдаж байгаа. Тухайн бас нэг талаараа язгуурын утга бүрэн одоо юу гэх юм хадгалагдаагүй ч гэсэн энэ шингэн зүйлийн гэдэг утга нь байсан гэж төсөөтэй ажиглагдаж байна. За харин төрөл хэлний болохоор Дүнсэн хэлний минсүн, даавар хэлний минсэ, баун хэлний болохоор мишүү, монгол хэлний болохоор мөсөө гэж хэлэгдэж байгаа. Тэгээд
эдгээрээс харахад бас яг тухайн тус язгуурыг одоо харь гаралтай үг одоо тус язгуураас үүссэн харь гаралтай үг бас харин Монгол яг уугуул үг юм аа гэдэг утга зорилготой ингэж харуулсан байна. За тэгээд нутгийн аялалгаагаа болохоор бас ингэж дараах байдлаар ингэж тус хэлэгддэг. Тэгээд нэг сонирхолтой зүйл гарч ирсэн дөрвөд аялалгааны болохоор мөсгөн гэж цасан дээр гიშгсэн мөрийг мөсгөн гэж хэлдэг бас тийм сонин тохиолдол гарч ирсэн. За одоо өмнөх үеийн судлаачдаас төмөртөгөө болон базарагчдад нар муу язгуурт гэсэн мөл язгууртай холбоотой гэсэн байдаг. Энэ нь болохоор одоо энийг одоо цааш одоо нэгтлэн үзвэл өнөөдрийн Монгол хэлний сүнсэн дагавар мөн өршижсэн нийтийн хөдөлгөөч уул мөртөө одоо харилцаж үзсэн болтой гэж одоо харсан. За тэгээд одоо үүнтэй адил жишээдээ одоо дараах үгсүүд байдаг. Одоо харгалыг харгалсан, хоруулыг хорголсон, бутлыг бодолсон, газрыг гадалсан гэх мэтчлэн нэрээр хэлэгддэг. Одоо тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд үүнээс одоо ингэж харахад тухайн одоо хэлний хэмнэх зарчмаар утга үүргээ алдсан одоо хэлний хажуугийн шүрэг хийхний үйлчлэгч гээгдснээр одоо энэ язгуурын яг үтцэд бол нөлөөлөхгүй байгаамаа гэж харж байгаа. Тэгэхээр яг мөл язгуур нь өөрөө одоо бидний үзэж байгаа хөрөг хөлтөг гэсэн одоо тэр бол илэрхийлэхгүй харин муу язгуур нь бол илэрхийлж байгаа. За харин цааш үзвэл энэ бас сэдвийг судлах бас нэг үндэслэл байгаа. Субашидын 33 дугаар бадар ганжууг цасны ус гэх утгатай илэрсэн. Үүнийг болохоор сонин гарааны орчуулалт болохоор хүмүүстсэн гэж орчуулсан байдаг. Тэгээд тэр хүмүүст гэх үгийг цааш нэгтлэн үзвэл одоо хүмүүст гэх үгтэй үе тонгорсон хэлбэр байгаамаа. За тэгээд ингэснээр одоо тэр цаашаа хөө язгууртай үгсийг бас одоо салбарч үүсэх бас нэг одоо нөлөө юм болов. Тэгээд энэтэй адил үе тонгорсон жишээнүүд Монгол хэлэн бас байдаг. Одоо балгасууны багасуун салбарыг савлаад шахахыг хашах ихмчлэнээр ингэж хэлдэг жишээнүүд бас байгаамаа. Тэгээд яг хүмүүст мөхөл ийм жишээ аваамаа. За тэгээд цааш одоо ингэж хуршгүй үзэл одоо хүмүүст гэх үгээс цааш одоо хөгээ, хөлдмөл, хөлдөлт, хөлдөө, хөрзөн гэх мэт өсвүүд байгаамаа. За тэгээд одоо энэ хөө язгуурт үгсийг харахад одоо энэ хөгөөх хэмээх үг нь одоо гарал утгын талаар бас хэн зүйтэй болов уу гэж бодсон. Тэгээд Монгол хэлний одоо Монгол хэлний болохоор хөө үгийн бүдэн хүртсний хайр одоо хөө үгийн бүдэн хүртсний жаав хэмжлэг ингэж хэлэгддэг энэгүй хэлсэн. Одоо энэ хамгийн бүт үеийг одоо илэрхийлээд байгаа. Тэгэхээр яг хөө үгийг одоо хөө өгч хэлсэн байгаа хөө өгч хэлсэн энэ ялгаатай юм тэмдэглэгдсэн одоо юуны өчрөө гэдгийг одоо цааш үзэхэд хөө гэдэг нь монголчуудын одоо чигээр ингэ зүйл байгаа ч гэсэн дуудлага ойролцоогоос үдээд юм эндүрх үлсэн болоо. Тэгэхээр зөв ингээд зөв нэршин яг хөө үйл юм аа. Харин хөө үйл гэдэг нь одоо хөө гэж одоо шуруу нэрж байгаа гэхээр яг ингэж үзсэн. Тэгэхээр энэ бас хөө сар гэдэг нь бас зуны тэргүүн сар хөө нууны сар хэлсэн байдаг. Тэгээд үүнээс цаашлаад хөөгөө язгуурыг бас авчирсан. Монголын язгуурын төрөлхийн хамгийн ерөнхий цөмтэй хатсан байхаас гадна их шиг амины сэлгэцээр төлбөрийн орондоо байна. Тэгээд одоо энэ дараах үгсээс одоо хөөгөө язгуурыг гарч болно. Тэгээд харин хөөгөө язгуур нь муу язгуураас яг арай жоохон ялгаатай зүйл нь болохоор яг тэр шингэн зүйлийн хөрөг хөлтөх гэсэн утга байгаа ч гэсэн яг илүү тийм эрчимтэй тийм утга илэрхийлж байгаа юм үнэлэхтэй байгаа. За тэгээд эдгээрээс дүгнж үзвэл муу язгуур нь одоо хөрөг хөлтөх хүйтэн сэрүүн болох үзэгдэл одоо цөм хүчин татсан бөгөөд энэ одоо мөстэй хөлбөөлн одоо эдгээр олон салаа үсэг батлагдана. Тэгээд нутгийн аялал төрөлхтний баримтаас үзвэл муу язгуур нь одоо харьцангуйтай холбогдсон зураг шинж хүмүүс хад ийм хамгаалсан шоу язгуур зарим зүйлсчээд нийт 2 язгуурны бүтээн хөгдөөж шингэн зүйлийн хөлдөх хөрөг цашлах зарим зүйлийг илэрхийлэх одоо хөлдөө хөлтмөл хөрзөн зэрэг олон үсгийг салаалan үсгчээ үүний үр дүн авины сэлгэцээр бүхэн үүсэх гэх мэт ажил төстэй утга үс салбарсан байна. За тэгээ 100 болохоор